Хил хамгаалах байгууллагын төвөгт 89 жилийн өгөгдөж Хилийн цэргийн 245 дугаар анги эмэгтэй цэргийн албаагчны дунд шилдэг Хилийн манай 2022 богино зайн тактиктай маршин тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд Патриотстын эмэгтэй 20 цэргийн албаагч богино зайн тактиктай марш 5 км, тусгай бэлтгэл норомтын авиас чадвар сөрөг төрлүүдээр хурд хүч авхаал самба авиас чадвар сөрөг оролцов. Увсын цэнхэр хязгаарт хилээ манаж галаан сагсан цэргийн мөрдөстэй 20 гэрчин бүсгүйчүүд шилдэг Хилийн манай 2022 тэмцээнд хурд хүч авхаал самба авиас чадвар сорж оролцсноос 1-р байрыг ахлагч шинэ биш ахлагчтай дэд ахлагч инх солон нарын бүрэлдэхүүнтэй Хилийн манай Хамаг байгууллагын 89 жилийн ойн баярын мэндийг ангийн нийт удирдлага бие бүрэлдэхүүн офицер ахлагч энгийн ажилчид хуцаа цэргийн албаагчтай хүргье. Ингээд шилдэг манай 2022 тэмцээнийг зохион байгуулахад ангийн маань нийт эмэгтэйчүүд эмэгтэй цэргийн албаагчид маань маш амжилттай оролцлоо. Ингээд энэ тэмцээнд оролцож дэд ахлагч инх солонгорт хоёр тэрүүн байрыг эзэлсэндээ маш их баяртай байна. Ингээд эмэгтэй хүний төсвөр төвчээрийг шалгасан бас сэтгэл зүйн сэтгэлийн их хатыг шалгасан энэ тэмцээндээ бас сэтгэл гаргана оролцож тэрүүн байр эзэлсэндээ баяртай байна. Ингээд нийт тэмцээнд оролцсон охидуудаа ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан мөхнийг хүсье. Богино зайн тактиктай марш 5 км, гарнаач шид, Хилийн албаны цэг, цэргийн байр зүй, дуудлага, үе олноор хүнөг зэвсгээс хамгаалах бэлтгэл, хүн эмнэлгийн цэг. Увсын цэнхэр хязгаарт хилээ манаж галаан сагсан цэргийн мөрдөстэй 20 гэрчин бүсгүйчүүд шилдэг Хилийн манай 2022 тэмцээнд хурд хүч авхаал самба авиас чадвар сорж оролцсноос 2-р байрыг ахлагчлаг сугурмаа ахлагчтай ахлагч энэрл нарын бүрэлдэхүүнтэй Хилийн манай энэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Хил хамгаалалт байгууллагын үүсгэн байгуулсан 89 жилийн ойн баярын мэндийг Хилийн цэргийн 45 дугаар ангийн удирдлага болон нийт албан хаагчтай хүргэж байна. Энэхүү Хилийн манай 2022 шилдэг манай шалруулах тэмцээнд ахлагч сугурмаа миний бид ахлагч энэрлийн бүрэлдэхүүнтэй 2-р байранд орлоо. Энэхүү тэмцээнд эмэгтэй хүний хатуужил төсвөр төвчээр бүхий л зүйлийг харуулсан. Дайчин мөн урлаг авьяас бүхий зүйлээрээ өрсөлдөж чадлаа. Эмэгтэй хүн хэр ирчүүдээс юугаар ялгаатай төсвөр төвчээртэй байдгаараа ялгаатай байлаа. Ингээд нийт оролцсон тамирчид, эмэгтэйчүүдтэй, мөр цэцнэгт бүсгүйчүүдтэй баярын мэндийг хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөрөө. Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан удирдлага хамт олон ангийнхаа бүрэлдэхүүндээ баярлсан талархнаа илэрхийлье. Тусгай бэлтгэл норомтын сонсогчийн 1-р катав галын мэдлэгийн 12-13 дугаар норомтын авиас чадвар мэдлэг сөрөг, урлагийн авиас, дуу, бүжиг, хөгжим тоглох, язгуур урлаг, онлын мэдлэг, хууль эрхцэн болон цэргийн хэргийн мэдлэг. Увсын цэнхэр хязгаарт хилээ манаж галаан сагсан цэргийн мөрдөстэй 20 гэрчин бүсгүйчүүд шилдэг Хилийн манай 2022 тэмцээнд хурд хүч авхаал самба авиас чадвар сорж оролцсноос 3-р байрыг ахмад алтан зай ахлагчтай дэд ахлагч инх жаргал нарын бүрэлдэхүүнтэй Хилийн манаанууд тус шалгарав. За ингээд марш тактикийн тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэндээ баяртай байна. Тэгээ энэ жил бас ахлагчийн бүрэлдэхүүнд ороод удаагүй байгаа инх жаргал ахлагчтайгаа оролцоод бас амжилттай оролцсон инх жаргалтай бас баярлалаа, баяр хүргэе. Цар тахлын удмаас бас ойрын 2-3 жил явагдаагүй байсны тэмцээн. Тэгээд тэр тусмаа эмэгтэй цэргийн албаагчдын дунд зохион байгуулагдаж эмэгтэй хүний төсвөр төвчээрийг шалгасан энэ сайхан тэмцээн болсонд бас баяртай байна. Өөрснөрөө бас бахарч байна. Хил хамгаалалт байгууллагад ажиллаж байгаа нийт албаагчдаа Хилийн цэргийн төвөгт 89 жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлалаа. Хорныхон төлөө өргөсөн дангарагтаа үнэнч олон зуун цэргэрстэй мөр зэрэгцсэн Увсын цэнхэр хязгаарт Монгол улсынхаа хилийн халдшгүй дархан байдлыг сахин хамгаалж байгаа хилчин бүсгүйчүүд та бүхэндээ хил хамгаалах харин үйлсэд нь амжилт хүсье.